За тэгэхээр их мөндөд үзэгчтэй лавшаага дууссан. Тэгээ гялцаад ороод ирлээ. Тэгэхээр өнөөдрийн policy tours та бүхэнд зориулж хүргэдэг зөвлөгөө. За мэдээж хагас өдрийн манд дугаар бол гэр бүлийн гишүүдэд зориулагдсан зөвлөгөө байдаг. Тэгээ энэ удаад би та бүхэнд гэр бүлийн эго төлөвшлийг хэрхэн зөв хийх вэ гэдэг. Зөв төлөвшүүлэх вэ гэдэг. Эго үзлийг хэрхэн зөв төлөвшүүлэх вэ гэдэг зөвлөгөө өгөх гэж байгаамаа. Тэгэхээр эго үзэл гэж юу вэ гэж эхний асуудал гарч ирнэ. Германы нэрт сэтгэл зүйч Зигмунд Фройд гэж хүн супер эго гэдэг онол нээсэн байд. Тухайн онолын гол утга санаа бол та альва зүйлийг хийхдээ зөвхөн өөрийнхөө төлөө хийдэг юмаа гэдгийг илүү сайн ойлгох ёстой гэснийг л илэрхийлж байдаг. Тэгэхээр өнөөдөр манай нийгэмд нэг зүйл их тодорхой болсон байгаа. Илбэг болсон. Тэрний үеийн гэхээр хариуцлагаас зугатах сэтгэл зүй асуудлууд. Жишээ нь манай эцэг эхчүүд нэг юм ярьдаг. Юу гэдэг тоондоо сайн ээжигээ дураасан, хилэндээ сайн аавыгаа дураасан, хүүхэд аяг унгачсан гоо тэнийгээ дураасан юм салга юм байгаад байдаг гэж. Тэгэхээр бидний өөрсдөд байдаг нэг тийм хандлага бол өөрөө хариуцлагаас зугатах тим юм аяг руу авааччихад байна, тийм. Хоёрдугаар бас гэр бүлийн орчинд хүүхэд хариуцлага гэдэг зүйлийг өөрсдөө төлөвшүүлэхийн тулд эго үзлийн тухай тодорхой хэмжээгээр ойлголттой байх хэрэгтэй байна гэдэг үднээс өнөөдрийн зөвлөгөө өгч байгаа шүү. За бүх үзэгчдээс дээрээс нь соолоогоос бас нэг юм асууя. За жоохон онцгүй жишээ шүү уучлаарай тий. Жоохон онцгүй жишээ. За энэ соолоо та. За зургандаа муу шүү уучлаарай ингэж. За энэ ингээ хадсан ийсэн. Тэгээ энэ үзүүр дээр таны хүүхэд. За энэ үзүүр дээр таны ээж. За. Тэгээ энэ хоёр тал руугаа зэрэг үнэ. Та онол нэгийг л аварч чадна. Алийг аврах вэ? Наа чи бас хэцүү юу вэ? Хэцүү жишээ вэ? Алийг аврах вэ? Гэхдээ аль болох хоёулангийн л аврах. Хоёулангийн аврах боломжгүй. Яагаад гэвэл өгөгдөл өөрөө нэгийг аврагдсан байгаа. Надаас бити асуу. Би наадхан хариулмаар. Ер нь манай монголчууд нэг юм айгуу тийм шууд гэнэ л жоохон давраа хүмүүс тий. Нар гарахаар нар гараад байна болоосоо яасан сонин нар байж гэдэг юм тий. Хүүтэйгээр яасан бороо орохоор хүүтэн гэдэг юм тий. Тусдаа дэлхийдээ болчмоор байгаа байхгүй амар ингээ бор нараа тий. За нэгийн сонгоно. Гээ бити надаас асуу. Би хариулмаар байна. За бүх үзэгчид маань нэг гимиг бодоорой. А юу Б юу? Гэхдээ сонирхолтой нэг хариултад нэг асуултад артал дөрөв хариулт гарч ирнэ. Ээжигээ сонгоё гэж бодож байгаа нэг хэсэг байна. Ээжигээ сонгоё гэж бодож байгаа нэг хэсэг бол юу гэж бодож байгаа нөхөр ээж бол миний амин дурхан ганц бурхан тий ганц л олдхон учраас ээжигээ аварна. Тийм учраас уучлаарай минийх өгч. Хүүхдээ аварж байгаа хүмүүс юу гэж бодож байгаа нөхөр энэ бол миний магцсны сархай тий. Тийм учраас магцсны сархайг би өөрийнхөө аврах хэвээр. Ээж миний оронд байсан бол намайг аврах байсан. Тийм учраас ээж намайг ойлгоно гэж. Сонирхолтой огт шийдвэр гаргадаг хүмүүс байна. Тантай адилхан жишээ тий. Би шийдвэр гаргана. Гэхдээ энийг бол заавал чгүй. Тэгэнгүүт одоо юу гэдгийг гэхээр аль нэг нь энэ хоёроос өөр шийдвэрийг сонгож байгаа хүмүүс бол гомдоогоод ингээ хоёулыг илэрхийлдэг нэг хэсэг байна. Эсвэл шийдвэр гаргахсаар байтал нэг хоёр нь хоёр талаар гомцдог. Унах нь бол ойлгомжтой. Тэгэхээр энд юу гарч ирж байгаа нөхөр супер эго гэдэг үзэл гарч ирж байгаа. Эгоист үзэл гэж ирж байгаа. Бүх шийдвэрийг та өөрийнхөө төлөө хийдэг. Бүх шийдвэрийг ихэнх хүмүүс юу гэж харддаг вэ гэхээр ээж хэрэгтэй учраас тий ээжийн төлөө шийдвэр гаргаад байгаа юм шиг боловч эцэн бэлэгтээ тухайн хүнд ээж хэрэгтэй байсан байж таарч. Өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж байгаа гарч байгаа шүү тий. Хүүхдийнхээ төлөө шийдвэр гаргаад байгаа юм шиг боловч яагаад хүүхдийг сонгож байгаа? Шалтгаан дахиад таны эго дээр тулгуурлаж байгаа байхгүй. Тэгэхээр би энийг аминчхан бай гэдэг талаас нь биш. Нео эгоист онол буюу одоо зөв зүйлийг өөрийнхөө төлөө хий гэж. Ерөөсөө бүх зүйлийг өөрийнхөө төлөө биш бусдын төлөө гэж хийгээд бодоод яваадахаар хизээ нэгэн цагт идэх ундаг. Хизээ нэгэн цагт. Ард түмнийхээ төлөө нэг л өдөр ард түмэн сонгохгүй үл яах вэ? Тэгэхээр за албатай юм уу гэж. Тэ? Өөч та нарын төлөө зүтгийгээд ахад та нар өөрсдөө ирэхгүй юм чинь болий. Гэтэл өнөөдөр би зүгээр хувийн маань бодлоо шүү. Ард түмнийхээ төлөө улс их орныхоо төлөө гэж яриад байгаа юм шиг боловч эцэн бэлэгтээ эго дээр тулгуурлаж энэ шийдвэрийг гаргад юм аа. Тэ? Тэгэхээр ялрахуй сэтгэл зүгээс зогтойхын тулд эгоист үзэл гэдэг ойлголтыг өөрсдөө төлөвшүүлээд бий болгоод ойлгочих хэрэгтэй. Зөвөр. Хайр сэтгэлийн тал дээр наадах чинь яг ийм үзлэлээр жишээлбэл хандвал яаж? Одоо жишээ нь би нэг юм хэлж байгаа шүү. Өөрөө өөрийнхөө төлөө тухайн хүнийг халамжлал. Харин би одоо чамгүйгээр амьдрч чадахгүй гэдэг үзэл ахна ш тэр чинь тийм үү? Гэтэ тэрийг мушгил буруу гэж биш, буруугаад биш те. Жишээлбэл миний хэлэх гээд байгаа юм нэг эгоист онол зөв зүйлийг зөв хий. Гэтэ өөрийнхөө төлөө гэж бодож. Хайртай ихнэрээ халамжил. Үр хүүхдүүдэд халамжил.
Эрдэнэ гэрлээр овгуулдаг хүн мөр бүтэн гиз цатгалан байвал хэний сэтгэл амраа? Эрдэнэ гэрлийн сэтгэл амраас тарж штэ. Эрдэнэ гэрлийн хань ижил сэтгэл хангалуун байвал хэн сэтгэл амраа? Тийм үү? Тэгэхээр энийг ойлгож ирэхгүйгээр дандаа бусдад өгж байгаа бусдын төлөө гэж бодож хийгээд ахаар хэзээ нэгэн цагт идэх унал юм аа л гэж. Тэгэхээр гэр бүлдэх төлөвшөл дээр эго үзлийг ямар ч байсан зөв ойлгуулаад төлөвшүүлээд өгөх хэрэгтэй. Ээж аав нар маань өөрсдөө зөв үлгэр дуурайл болж, ах эгч нар нь өөрсдөө зөв үлгэр дуурайл болох хэрэгтэй. Гэр хэний төлөө цэвэрлээд байгаа? Хувцсыг хэний төлөө уугаад байгаа? Хоолыг хэний төлөө хийгээд байгаа? Бүх зүйлийг өөрийнх нь төлөө. Тэгтээ зөв хийх гэж. Зөв хий. Ингээд ирэхлээр эргэн тойронд байгаа тухайн үйлдэлээс хамааралтай байгаа хүмүүсүүдэд эргээр нөлөөлж эхэлдэг юм а гэдгийг л супер эго тэр дундаа нео эгоист онол зааж байгаа. Тэгэхээр гэр бүлийн сэтгэл зүйд бол эгоист үзлийг ингэж зөвөр төлөвшүүлэх хэрэгтэй байна л гэсэн санаа хэлсэн. Намайг баг байхад манай нэг найзын маань гэр бүлийнхний зохион байгуулалт намайг бүр гайхшруулжсэн л да. Тэр юу вэ гэхээр өдөрт хийх хоолныхаа материалуудыг 4-5 хүүхдийнхаа ингээд тоогоор яг тэнцүү хуваагаад өгчдөг. Гурилын зуурсан бол бүр зуурснаар нь, будаа бол будаа тий, мах бол мах бүр ингээд тэрүүгээр ингээд хуваагаад өгчдөг. Чи өнөөдөр энүүгээр юугаа хийж идэх нь одоо чиний юу? Зохион байгуулалтыг өөрөө хий. Бүр эртнээстэй би даалгах гэж байгаа. Энэ бас их сонин зохион байгуулалт санагдчихсан да. Би тэгээд гэрийнхэндээ ирээд өө бүр тэгдэг айл байд юм байна. Ямар сони юм бэ гэж сонин болгоо ярьжсэн л та. Энэ бол бас их багаас нь төлөвшүүлж байгаа. Төлөвшүүлж байгаа хэрэг. Тэгээ ерөн зүгээр манай эцэг эхчүүд нэг юм ихсэн ойлгох хэрэгтэй. Туйлын хизээч хэлбэрлэлтгүйгээр туйлын үнэн бол маш мэдрэмжтэй л хандах хэрэгтэй гэр бүлийн орчинд төлөвшөл дээр. Маш олон сэтгэл зүйчид та нарт одоо юу гэдэг ийм байх хэвээр, тийм байх хэвээр, үйл өмчлөл ийм байдгийн, олон улсад ийм байдгийн маш олон санаануудыг хэлнэ. Тэгээ сонирхолтой нь бүх аад тохирсон хэлбэр гэж байхгүй байхгүй. Тэгэхээр илүү их мэдрэмжтэй байх хэвээр. Энэ бол хизээч бүх цаг үеийн нэгэнд бол хоцрогдохгүй үндсэн философи суурь. Бид нар хүүхдүүдтэй одоо жишээлбэл юу гэдгийг сургуульд бол багш нарт нь даатгаа хийчихэж байна тий. Цэцэрлэгт бол багш нарт нь даатгаа хийчихэж байна. Тэгээ нэг орой авахыгаа супер ажил гэж ойлгодог эцэг эхчүүд байгаа. Тэгээ өглөө өргөж өгөхөөгөө хамгийн супер ажил гэж ойлгож. Гэтэл гэр бүлийн орчин төр төлөвшүүлэх, тэднийг үлгэрлүүлэх тэр ойлголтууд их чухал байна. Тэгээ манай ээж аав нар нэг юм ярьд юм да. Биеийг нь төрүүлж өгсөн болохоос биш ямар ухааныг нь төрүүлж өгсөн биш гэж. Энэ бол би шууд татвараар хэлэхэд хариуцлагаас цухтааж байгаа л хэлбэр. Та ухаантай нь хамт төлөвшүүлэх хэрэгтэй. Үүргээсээ өөрөө булцах гэж оролдож штэ. Үлдсэн нийгэмшлийн үед бол ээж аав нар хамгийн өндөр үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд буцаагаад найз нөхөд бол тэрэндээ гэтэл тэрэнд ч гэсэн ээж аавын тодорхой нөлөөнүүд байж хэвээр байхгүй. Зөв хүүхдээ үерхүүлэх, зөв хүнтэй нөхөрлүүлэх, зөв хүрээлэлд оруулах, тий? Тэднэрт ментор хийж зөвлөж, чиглүүлж оруулах гэдэг ойлголтууд байхгүй болчихдог. За ингээд миний өнөөдрийн үзэгчдэд өгөх зөвлөгөө юм байна. Өөрөөр хэлбэл эго үзлийг гэр бүлийн орчинд зөв төлөвшүүлж, зөв ойлгуулах юм бол таны хүүхэд ирээдүйд ямар ч байсан хариуцлагатай дээрээс нь аливаа зүйлээс булцдаггүй зөгтдөггүй тийм дадалтай болох юм байна гэдгийг. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бидний зориулдаг амралтын өдрийн өглөөний хөтөлбөрөөр болвол бүхэлдээ гэр бүлийнхнийгаа яаж хайрлах уу, гэр бүлдээ яаж цаг зав гаргах уу, гэр бүлийнхнийхаа үр хүүхдүүдийнхаа бүтээл сэтгэлгээг яаж хөгжүүлэх үү гэх мэтчлэн сонирхолтой санаануудыг бид төвшүүлэхийг оролддог.